За сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болоод засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цэцэрлэгт ээлжийн багш ашиглах асуудал бол нэлээд хөрөнгө туссан байдаг. Энэ хүрээндээ боловсрол шинжилгээ ухааны яамнаас цэцэрлэгийн багшийн бас ажлын чиг үүрэг шинжилгээ нэлээд хийж ирсэн байгаа. Цэцэрлэгийн багшийн ажлын ачаалал бол нэлээд онцлог. Бас хүүхдийн эрүүл мэнд, амь нас, хөгжлийн цогц хөгжлийн хариуцж ажилладаг ийм онцгой хүүхдийн байгууллагын ажилтан. За нөгөө талаас ээлжийн багш ажиллах үндсэн хэрэгцээ бол цэцэрлэгийн маань ажиллах ажлын цаг, өдрийн дэглэм, эцэг эхчүүдийн маань бас ажиллаж байгаа ажлын эхлэх тарах хугацаатай бас нэлээд давхцаад байдаг тийм ээ. Ялангуяа нөгөө багш мэргэжлэр суралцж байгаа оюутнуудынхаа бас дадлаг хийх ажлын чанарыг нэлээд сайжруулах. Дээр нь магадгүй оюутнууд маань яг өөрийн мэргэжлэрээ ажиллахын зэрэгцээ бас орлоготой байхын боломжуудыг бүрдүүлэх гээд олон талаас нь хараад энэ цэцэрлэгт оюутан ээлжийн багш ажиллуулах энэ хөтөлбөрийг эхлүүлэхээр засгийн газрын хуралдаанаас шийдвэрлсэн байгаа. За энэ хүрээндээ боловсрол шинжилгээ ухааны сайдын тушаал гараад яг өнөөдөр бол 75 ээлжийн оюутан багшаа бэлтгэх энэ үйл ажиллагаа сургалтууд маань эхэлж байна. Тэгээд мөн энэ 25 цэцэрлэгийг сонгож авч байгаа маань Улаанбаатар хотын хамгийн их төвжирэлтэй ийм байршилтай цэцэрлэгүүдийг сонгож авсан. Тэгээд оюутнууд маань яг ажлын байран дээрээ яг бүлгийн багштайгаа хамтраад дадлагын ажлаа хийхин зэрэгтэй сургуулийн өмнөх боловсролын сургуулийн яг дадлага удирдах байгаа мэргэжлийн багш нар нь бас оюутнуудаа дэмжин. Дээр нь боловсролын хүрээлэн яг энэ ээлжийн багш ажиллаж байгаа энэ туршилтын аргасыг нэлээ менежментийн чиглэлээр нь судалгаа хийгээд цаашдаа ер нь бас үндэсний хэмжээнд цэцэрлэгийн ээлжийн багшийг хэрхэн ажиллуулвал илүү үр ашигтай, илүү хүүхдийн хөгжилд болоод багшийн ажиллах орчин дээр нь эцэг эхчүүдийн бас тийм ээ ажиллахад бас илүү зүй зохистой байх уу гэдэг энэ дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дараагийнхаа ажлуудыг авах арга хэмжээгээ тодорхойлох ийм зорилготойгоор энэ хичээлийн жилд бол энэ үйл ажиллагаа маань эхэлж байна. Багшийн хөтөлбөр ер нь бол яг энэ жилээс ингээд хийхдээ бид шууд ингээд гаруу эсвэл өмнө ярилцж байсан. За өмнө нь бол ээлжийн багшийг бас бид нар ажиллуулах хувилбаруудыг бодож исэн. Гэхдээ хараахан бас яг энэ шийдэл бол ямар шийдэл байх вэ гэж ингээд судалгаанууд явсан. Жилийн хувьд бол хамгийн зөв шийдэл бол ерөөсөө ирээдүйн багшаа бас илүү чанартай бэлтгэх, энэ дадлагын суралцтай нь уялдуулах нь илүү зөв шийдэл юм байна гэсэн ийм хувилбараар сонголтоо хийгээд туршаад явж байна. Энэ 75 хүүхдийн бол Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа сургуулийн боловсролын багш нарыг сонгож авсан байсан. Тэгэхээр бас яг ийм мэргэжлээс боловсрол хувийн сургуулиудын хүүхдүүд бас байгаа. Тэр хүүхдүүдээс би бас энэ хөтөлбөрт хамрагдах гэсэн хүсэл тэмүүлэл байж магадгүй юм. Тэгэхээр энэ хүүхдүүдийг хэрхэн яаж сонгож авсан бэ? За ерөнхийдөө бол эхний ээлжийн туршилтын үйл ажиллагаа хийгдэж байгаа. Мэдээж яг зөвхөн Улаанбаатарт гэхэд 2500 ээлжийн багш бүх бүлэгт ажиллана гэсэн шаардлагатай. Гэхдээ аливаа нөгөө хүүхдтэй ажиллах ажил, ялангуяа хүүхдийн байгууллага гэдэг энэ онцлогоор нь бид ер нь бас сайн туршиж иж энэ үйл ажиллагаагаа эхлүүлье. Яг нөгөө оюутнаа бэлтгэх талаасаа, сонгох талаасаа тийм ээ олон зүйлүүдийг бид бас давхар бодох шаардлагуудаа эргэцэн орчноос ч гэсэн хүүхдийн эрүүл мэнд амь насыг хариуцдаг энэ багшийн хувьд энэ хоёр багш маань хоорондоо бас хүлээлцэх хүүхдийн эрүүл мэндийн талаасаа хариуцлага хүлээдэг учраас бид бол нэлээд бас судалгааны үндсэн дээр энэ ажлыг үндэсний хэмжээнд хийх юм бодолтой байгаа. Тийм ч учраас туршилтын янзд бол эхний ээлжиндээ сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутнуудаас санал авч сонгож байгаа. Цаашдаа бол яг энэ сургуулийн өмнөх боловсролын сургууль бэлддэг бүх сургуулиудын оюутнуудаа нээлттэй байх ийм бол боломж бол байгаа. Эхний удаад туршилт учраас яг энэ сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш нараас бидний энэ үйл ажиллагаанд арга зүйн менежментийн чиглэлээр бол хамтарч ажиллаад ийм гэж цаашдаа ажиллавал илүү боломжтой гэдэг энэ дүгнэлт гаргахад бол бид нартай хамтарч ажиллах ийм чиг үүрэгтэйгээр оролцож байна.